сайн байна. Бүгд өнөөдөр мэндийг хүргэе. За би өөрөө Пүрэс харвайг анх 2016 онд шинэ жил ажиллаад арай жоохон хямд машин юмгээ Пүрэс харвайг эхэлчихсэн. Тэгээ 10-ыг нэг ойролцоогоор жил орчим таанаас нь 20 аваад 20-ыг бас нэг жил орчим за жил чигсэрээ. Тэр нэг 2 жил орчим унаад нэлээд сайхан гоё юмжсэн. За тэгээд нөгөө би чинь тухайд бас нэлээд юм юу. Ер нь яг нэг юм машины сонирхолгүй байдаг байсан боловч гинт ингээд машины сэтэл амар их төрж эхэлсэн. Тэгээ энэ Пүрэс гэдэг машиныг ер нь амар сайн судалж эхэлсэн. Унжаахтаа ч ихсэн амар цаа одоо баг ингээд юу. Унжаахтаа хүртэл машинаа сайн мэдэрч чаддаг болж эхэлсэн. Анханаас нь эхлээд унж байгаа учраас. Тэгээд миний мэдэрсэн зүйлс болохоор яг тухайн үед бол 10 унж байгаа 20 бол хамаагүй л тогоорой яваад хамаагүй л явдлын тухтай илүү гоё мэдрэмж өгч ийсэн. Тэгээ сүүлд нь нэг систем шинжилгээгүй нэгдүгээр генерашн crop байгаа шүү дээ. Гинжин дамжуулахтай маш их өндөр тогоор баг одоо ингээд цэглэганаар явдаг юм. Тийм асуудлуудыг мэдрээд эхэлж байгаа миний бие өөрөө. Тэгэнгүүтээ голоод Aqua загварыг 2015 оны Aqua-г сонирхож одоо Пүрэсээрээ сольж авч үзсэн. Тэгээ Aqua маань болохоор бүр илүү амар шин зүйлийг бол Aqua-над мэдрүүлж чадсан. Ягаад Aqua надад гинт амар шинэлэг зүйл мэдрүүлсэн юм бэ гэхээр нөгөө генерашн юусоо шинжилгээгүй байжсэн машиныг гинт солиод Пүрэс 30-41-ийг алгасангуудаа Aqua-г аваад унцчих واخхой. Тэгэнгүүт Aqua чинь нөгөө Crop-оо солилцоо P510 гээд шинэ үеийн Crop тавьсан машин гэсэн. Ягаад шинэ үеийг гэж байгаа юм бэ гэхээр энэ өмнөх үеийн цэглэгээ моторууд бүгд ямар шинжилэл хийж чадаагүй нэг хэвэндээ байсан байхгүй. Ягаад нэг хэвэндээ байсан бэ гэхээр одоо бидний мэдих цэглэгээ мотор шүү дээ. Одоо энд одоо янз бүрийн хөрөө арамд байдаг генератор. Тэд нар маань болохоор шууд юу гэрээ. Ийм цул ороомгүй байдаг. Ингээ битүү ингээ ороцсон. Тэгээ халалт амир өгдөг тийм Crop байдаг байсан. Тэгэнгүүт Crop-ын мотор байдаг байсан. Хөрөө арамны мотор. Тэгээ ер нь янз бүрийн цэглэгээ багсны моторнууд дандаа ороомог байдаг. Тэгэхээр ороомог нь бүр амир шигүү зайтай учраас дундуур нь агаар зэлэх боломжгүй халддаг. Удаа хугацаагаар ажиллаад хүч их орж ажиллаад халт үүсдэг. Тэгээ жоохон тиймэрхүү сул талтай. Тэнгүүт Aqua дээр юу шинжилж өгсөн юм бэ гэхээр тэр Crop-ог тэр цэглэгээ моторыг шинжилсэн. Шинжилээд яг ямар болгосон бэ гэхээр сэрэг ороомог хийж өгсөн. Одоо тэр зис ороомог байгаа даа шүү дээ. Пүрэсний давуу тал болохоор одоо соронзон мотор явдаг байхгүй. Соронзон генератор. Тэгэхээр дотор талын эргэж байгаа одоо бидний машиныг эргүүлж хөдөлгөж байгаа зүйл нь болохоор ямар ч дээр цэглэгээ холбогдоогүй, ямар ч дээр нь ороомог байхгүй, ямар ч эвдрэл авах боломжгүй тийм голлон дээр соронз суйрлуулсан байдаг гэсэн. Тэгэхээр тэр соронзод тийм хүчтэй нэлээд хүчтэй том хэмжээтэй соронз байгаа. Тэгэнгүүт тэрнийг эргүүлэхийн тулд гаднаас нь цэглэгаан гинэ юу цэс утсаар хийсэн тийм ороомог тэр соронзыг одоо тухайн байршилд нь ингээд татж өгч тэр соронзыг ингэж эргүүлж байгаа гэсэн. Нэггээр бол энгийн явж болохоор шотгтой хоёр талтай ороомог гэдэг. Дотор талын чинь ороомог, гадна талын чинь цэс ороомог тэгжиж ингээд ажилдаг. Тэгээд тэрний дотор шотгтой шотгон дуустдаг. Их ачаал ах юм шотгонууд нь ер нь тийм эдлгээд байхаар машинд бол зөвхөмжгүй. Тэгээд энэ Пүрэсэн дээр болохоор дотор талын одоо тэр ороомог байх хэвээр зүйлийг шууд сайн чанарын тийм соронзоор хийчихэж байгаа. Тун гатгай соронзнууд. Тэгээд тэрнийг болохоор гадна талаас нь маш олон давхар тийм нингэн төмрөөр барьдгийг хөдөлгөөнгүй. Одоо ингээм мушигхэд тэр соронз суугаа гараад ирэхэргүй барина гэсэн үг. Тэгээд одоо энэ Пүрэс 2012 бол ижил нэгдүгээр их гинжин дамжуулахтай 30-аас хойш болохоор бүр илүү сайжрах хүчин нэмж өгөөд тэгэнгүүтээ тэр цэглэгээ ороомгийг шинжилж өгөөгүй зүгээр байдгаараа байсан. Тэгэнгүүт Aqua дээр юу хийж өгсөн бэ гэхээр тэр цэглэгээ ороомгийг шинжилж өгөөд нэггээр бол одоо энэ Toyota компанийн хувьд шинэ одоо цэглэгээ моторны ирэн эхэлж байгаа гэсэн үг. Илүү халалт бага, илүү бага цагдаагаар илүү хүчтэй, илүү бензин эмэх боломжтой, илүү үр дүнтэй тийм цэглэгээ моторыг анх гаргаж ирээд тэрнийг Aqua дээр туршилж ирсэн. Aqua дээр амжилттай болсон дараа 2014 оноос хойш Axa Hybrid, Filter Hybrid дээр яг Aqua-ныхаа мотор Crop-ыг янзгаар нь зоож өгсөн. Тэгэнгүүт нөгөө машинууд маань бас Aqua шиг бага эднэ гэсэн үг. Жингийн хувьд Aqua хамаагүй хөнгөн жинтэй байдаг 1080 кг. Тэгэнгүүт Axa Filter ер нь болохоор 1140 жил байдаг.
За тэгээд 30 болохоор 1380 кг. Тэгээд ерөөсөө тэр цахилгаан моторыг яг тэр хилхийг л шинжилж өгсөн гэсэн үг. Кропны дамжуургыг, гинжин дамжуургыг авч яасан зүгээр энгийн дамжуургатай болсон. Тэгээд тэрний яг бас нэг твшил болж чадсан. Гэхдээ тэрний дараа одоо P410 гэдэг хөхгүй 3041 кроп. Тэрний дараа болохоор P510 гэдэг акуны кроп орж ирээд тэгээд тэрний шинжилэл болж чадсан маш сайн шинжилэл. Тэгээд тэрнээс хойшоо ингээ нэг амир юм хийхгүй байжгаад 12-оос хойшоо хийхгүй байжгаад 15 онд энэ Purus 50 загвар дээр дахиад шинжилээд өөрөөсөө кропыг бүр шинжилээд тэгтээ яасан бэхээр параллел кропт бас одоо зэрэгцээ юм хоёр байдаг байсан бол дээр доороо тэнгуут яг одоо бидний дээр одоо зүтгүүлээд байгаа гол нөгөө халдаг гэдэг юм юу ч юм болохоор шууд дифференциал гэж зүрх хараагаа шууд дамжуур холбож байгаа дундаа нөгөө сан гэр юм тэр байхгүй хүндрэхгүй гэсэн ерөөсөө шууд ингээл эргэлтээр ажилтдаг болгосон. Тэгээ Purus 50 дээр бол амар шинжилэл хийж өгч чадсан. Жингийн хувьд бол яг Е гэдэг загвар байгаа. Е гэдэг загвар нь хамгийн хөнгөн загвар нь Purus-ын дотроо. Тэгээ хамгийн хүнд загвар нь болохоор 52 загвар. 52 нь бүр нэлээд хүнд. Яг гэвэл хойно литиум ион гэдэг яг төвчлөл лион нэрлээд байгаа юм билээ. Хуура батарей бол биш. Ер нь бол энэ хоёр батарей хоёулаа шингэн. Гэхдээ нэг батарей нь болохоор бүр илүү олон одоо юу гэх юм модулын тусламжтайгаар цэнийг хурааж ажилдаг. Тэгэхээр илүү их тийм уралд орох шаардлагатай болж байгаа гэсэн. Одоо шинжлэгдсэн батарей 51 52 дээр байгаа батарей. Яг тэрний сул тал гэх юм бол яг одоохондоо бол Монголд нэг юм сул тал мэдрүүлэхгүй. Тэгээ өвлийн нөхцөлд болохоор яг энэ одоо хуучин нэг уламжлалт батарейны хажууд арай жоохон тийм их хөдөлгөөн ихтэй цэник хурааж цэник гаргаж ажилдаг учраас молекулууд нь ингээ шилжилт хөдөлгөөн тэр шингэн дотроо жоохон биерх асуудал үүсдэг. Хэрвээ бэрж зарцсан бол iPhone X гэдэг утсаа унтардаг шүү дээ. Тэд нар чинь бас литиум буюу лион батарейтэй байдаг. LG утсан ч гэсэн лион байдаг, Samsung утсан ч гэсэн лион байдаг. Тэр ихтэй бүр E74 Ultra литиум батарейтэй лион. Тэнгүүтээ гадаа удаан хугацаар ингээд өвлийн хүүтэнд хасгарын градусаас дээш нөхцөлд бариад пицлэг хийх юм башаад утсан жоохон байж байгаа бэрээд унтарчдаг. Тэгээ буцаад нөгөө тийч дулаацуулаад цэнэглээд эхлээд дулаацуулах шаардлагатай. Тэгээ дараад нь цэнэглэнэ гэсэн үг. Тэгэхгүй хүүтэн зэрэглэх явдал батарей юм уу? Тэр чи хөлдсөн байхад нь бид нэр уруулд оруулаад тийм молекулын тийш цэнийг авч байгаа молекул тийш хөдөлгөөд байгаа учраас өөрт нь ачаал өсвцэнд гарсан. Яг тэрнтэй тийм батарей ашигладаг. Гэхдээ бас нэг яг Монголын нөхцөл одоогоор миний зүгээс дутагдaltaй гэж харж байгаа зүйл нь юу юм бэ гэвэл одоо хоёр юм блок цуваа явдаг гэсэн үг. Литиум батарей 51 дээр. Гэхдээ батарейны хэмжээ ялгаа маш жижиг хэмжээтэй байдаг. Харин энэ Purus 55 дээр тэгээд 30 батарейн болохоор зүгээр цэл нэг дотор 6 цэлтэй гавтгай юм блокуд байдаг. Хоёр ширхэг батарейн нийлж нэг блок болдог. Тэгээ нийтдээ 28 ширхэг л багс 28 ширхэг батарей. Нэг батарей 60-70 хооронд үнэтэй. Хэрвээ батарей хэлбэлзээд янз бүрээр алдаа заах юм бол зүгээр нөө цэглэгааны тестер үүд чинь тийм тестер батал хангалттай өөр янз бүр илүү зүйн хэрэг байхгүй. Тогнуудаа хэмжлээ хамгийн бага тогтоом нурцсан байгаа. Тэрнийг авлаа буцаагаал шинэ нэг одоо хуучин батарейн дотроос тог сайтыг нь аваад тавьчихна. Тэгэл ямар ч асуудалгүй. Харин тэр алдаа гарсан алдаагаар компьютерын ажиллагаа хийх газар очил алдааг нь унтраачих болно. Өөр юм ямар ч асуудалгүй. Харин цэс контактууд бохирдсан байх юм бол бодсон угаалгын тэр янз бүрийн бодсон хийгээд цэвэрлэж болдог. Тэгэл өөр нэг толгой өвдөх байх юм байхгүй. Харин литиум ион батарей бол яг одоохондоо Монголд нэг амар нэвтрүүлгээд нэг тийм асуудал үүсгээд байхгүй юм шиг байна. Гэтэ бас нэг дотроо нэг ялгаа байгаа. Энэ тэр жижиг литиум ион гэдэг батарей 51 дээр бүр баг 50-с дээш хэрэг байгаа. Яг би яг амдаар нь гаргаж задлж тоолоогүй ч гэсэн ерөнхийд нь нэг багцаалаа тоосныг 52 мөн шиг тийм жижиг батарей байлээ. Бүр хамаагүй жижиг юм билээ. Одоо би яг энэ Purus-ны уламжлалт батарейнаас их жижиг тийм батарей байт юм билээ. Тэгээ миний таамаглаж байгаа болохоор тэр Purus 51-ийн тэр батарей хоёр ширхэг нийлээд энэ Purus 50-ийнхаа нэг ширхэг батарейтэй тэнцдэг болов уу гэж утсан тогныг байлтна. Тэгээ яг дулаан орондоо бол хамаагүй үр дүнтэй. Цэнийг авалт арай энэ хуучин уламжлалт дотроос арай илүү сайн. Цэнийг алдалт нь арай удаан. Гэтэ бас нэг асуудал байгаа. Тэрний юм бэхээр энэ Purus 55 дээр болохоор 28 ширхэг байж 1.3 кВт-ийн чиглэлтэй батарей ашигладаг бол харин Purus 51-ийн батарей болохоор
0.7 кW-ийн чадalтай байдаг. Амар олон ширхэг байгаа мөрөөсөө 0.7 кW-ийн чадалтай бараг худалдаанд 2 дахин бага чадалтай гэсэн үг. Батарейн чадал. Гэтэ яг өөрөө нэг хурдан цэнийг аваад удаан цэнийг алдчихж байгаа учраас ерөнхийдөө энэ батарейнаас нэг амар дутхааргүй явж чаддаг. Тэгээ жингийн хувьд энэ батарейгаа бол амаагүй хөнгөн байт юм билээ. Их жижиг хэмжээтэй батарейд олон ширхэг байгаа ч гэсэн. Тэгээд яг 51-ийг болгоомж зүгээр 50-ыг болгоомж үтсэн 50 52 бол 50 чинь болохоор энэс хамаагүй хөнгөн жинтэй. Тэгээ хойно янз бүрийн цэглэгээр хэлэх юм байхгүй. Тэгэхдээ яг ингээд унаад явах юм бол нэг амир хоорондоо ялгаа мэдрэхгүй. Яг зэрэгцэд зогсож байгаа ингээ уралдахад ч нэг амир одоо 50 хөнгөн юм ч хамаагүй хурдан дөрүүлээ явчин ч юм уу. Тийм бол байхгүй. Яг л ижлэхэн хурдгаад юм бэл. Харин зүгээр бартаанд одоо цаасанд ч юм уу, мөстэй замд ч юм уу, өөд замд явах юм бол Purus 52 бол ер нь ягаж барахгүй маш сайн явт юм бэл. Би өөрөө хүмүүс Camry 5 хонжаад тэгээ Camry 5 зараад энэ Purus 55 машиныг авсан. Ер нь бол Camry нэлийн зовж очдөг, бүр нэлийн зовдөг. Угарч мухраад гэсэн шидээр нь тамалж иж гардаг юм руу Purus 55 ямар ч мэдрэмжгүй гардаг. Тэгэхээр чи Camry-ны урд моторны хүч бол юу зүгээр авсаа зүгээр цаас шиг хөдлөгдөж штт. 2500 cc л. Амар сайн. 180 зүгээр Equal 180 зүгээр. Гिचгээр 180. Тийм хүчтэй мотор. Тэгээ Camry 50 мотор чинь Alphard-ыг 2.2 тонн жинтэй Alphard-ыг чирж ин явдаггүй. Тэгэхээр бол нэг амар хүчгүй мотор бол биш хүчтэй мотор. Тэгэхээр чинь Camry-ны өөр инжин 1580 кг байт. Тэгэнгүүт 2.2 тонн жинтэй хоосон жин штэ хоосон жин тийм жинтэй Alphard-ыг чирдэг явдаггүй. Тэгэхээр бас амар мундаг хүчтэй мотор болж байгаа Camry-ны мотор. Тэгтэл тэрний гарч чадахгүй байгаа юм руу Purus 55 бүр ямар ч мэдрэмжгүй гарна гэж боддог. Сонирмээр. 1822 мөрний хүчтэй машин шүү дээ. Тэгээд би ер нь 50-20-ын гарч болох Purus гарч болох ер нь ойрын бүх болнууд руу ерөнхийдөө өгсөж үзсэн. Ер нь нэлээд тийм. Ер нь бол зогсож үзээгүй ер нь дэжиг юм билээ. Нэг амар гологдохоор юм билээ. Яг өөрөө мотор нь жижиг учраас жоохон яг тулсаа огцсон бол нэлээд хүч орж юм билээ өөд. Тэгтээ бүр ингээд хийргээ зогсчихсон шүү дээ машин. Урд нэг дуулж хийргээд тийх нь ер нь гайгүй гарчдаг. Нэг амар гологдохоор санагдсан. Одоо надаас Purus 50 чид байгаа. Purus 50 бүр 66 мянган км явж байгаа Purus байна. Тэгээд тэрний эдиш одоо энэ Purus 55 Purus 55 маань болохоор бүр энэ winter package яг энэ тэр застай газар Японд явж байсан юм билээ. Тэгээ гүйлт нь 140 мянга гүйлттэй машин байгаа. Тэгэхэд 66 мянга гүйлттэй Purusтэй 140 мянга гүйлттэй Purus 55 ингээд жингийн зөрүүтэй гүйлтийн зөрүүтэй тэг ингээд идэж байгаа нь хот дотор идэж байгаа яг ижилхэн иддэг ялгаа байхгүй. Тэг яг нэг ялгаатай байлаа их 1 км литрийн зөрүүг нь 1 км литр ч одоо маш бага зөрүү шүү дээ. Бараг л зөрүү биш гэж хэлж болохоор зөрүү байхгүй. Тэгээ би энийг өөрөөс ингээд туршилт хийгээд ер нь хэр бага идэж чадах юм бэ гэдээ туршиж үзсэн. Тэгэхэд бол тэрэлжээс бүр миллиардны тэндээс 0-лоод тэгээ Улаанбаатарт Маршалын гүр давтал орж ирээд шулуун явж үзсэн. Тэгэхэд 33.9 км/литр гэж заасан. 103 литр. Яг л урд ямар машин явна яг тэднээс яг л дагаад явсан. Зүгээр нормал явсан гэсэн. Тэгэхэд бол ямар ч асуудал юм баг идэж байгаа. Purus 55 шүү дээ. Энэ чинь бол нэлээд хүнд жинтэй юм шиг зовлгоно. Хойно 70 кг илүү жин юм ичиж байгаа. Эцэн дээр бол альтгам нь харин яагаад хүмүүс Purus 55-ыг ихэддэг гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Яг нэг юу юм бол одоо нэг 55-ыг сайн гэж хэлж хүмүүс 55-ыг хайгаад бүгд 55 гад унаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөөдүүлийг бас зарахын тулд ямар нэг аргаар зарах шаардлагатай болж эхэлж байгаа юм. Тэгэхээр л одоо яг баг ихэддэг гэж хэлчихэд яг 1 литрийн зөрүү байлаа гэж бодоход энэний энэ хойд мост бол 1 литр илүү өдөөлөд явхад бол эндээ харамсахгүй тийм цэглэг мотор байгаа. Энэ цэглэг мотор эвдрэх ямар ч үндэсгүй юм билээ. Би өөр амар судлаа халаач утсан. Ямар ч судлаа 5 км ингээд өөд товтогсч байгаа ерөөс тасралтгүй. Тэгэхэд дундаа нэг л удаа халж байгаа юм. Халахтаа нэг 10 секунд л одоо халж шүү гээл урд хоорж дугаараа цаашаа явна гээл заана.
дэлгэсэн дээр гарч бүр ингээ англиар хэлчихэж байгаа. Тэгээд одоо нэг хэрэг удажиж ингээ мост нь орж ирэх юм бол ингээд орж ирэхгүй цаашаа яваад ах юм болов уу гэж харангуут за нэг үсрээл нэг 10-20 секунд болоод буцаал мост нь ажиллаад хэвийн мостоо өсөж явчих жоохгүй. Тэгтэл хотод би ингээд одоо унжаад байнгын пул таймтай машин шиг явдаг болохоор хүмүүсийг эдний төч. Энгийн машин яадаг гэхээр шууд мотороос ингээд хойшоо ингээд дамжуулаад хүчээ ингээд дөрөв дугуйнд хуваачж байгаа учраас мотор нь бүр илүү бяр хэрэгтэй болж байгаа гэсэн. Хоёр дугуйгаар эргүүлдэг машинаас илүү хүч хэрэгтэй. Тэгээд эдэлтийн хэвд чинь нэмэгдэж эхэлдэг. Бүр хамаагүй илүү нэмэгдээс бараг 20-30-аар илүү идэж эхэлнэ гэсэн пул таймтай биш. Тэгэнгүүт пүрүүс ягаад эцнээр нөлөөлөхгүй байгаа юм бэ? Энэ цахилгаан мост байхгүй. Бидний уламжлалт нэг ихиддэг гэдэг пул таймууд чинь биш. Цахилгаан мотор яа тийм гараар залгахгүй. Би энэ одоо мостонд хийлээ шүү, мост салгалаа шүү гэх юм байхгүй. Урд дугуй хий эргэлээл бол хойноос шууд автоматар орж ирнэ. Хэрэв урд дугуй хий ирэхгүй бол 20 км/цаг хүрээл шууд салчихна. Тэгээд 20 км/цаг чинь амар баг хурдахгүй. Ер нь бол нэг хөдлөөл хорчтой. Тэгээд салчихна. Тэгэхээр нь хойд мост ямар ч тог хэрэглэхгүй гэсэн. Тог хэрэглэхгүй, эзэн нөлөөлөхгүй. Яг шаардлагатай юм дээр л нөлөөлнө гэсэн. Шаардлагатай юм нь өөд ингээд хүч их ороод моторонд хүч их ороод өөд өсч байгааг бол шууд өөрөө мэдрээд ерөөсөө хойд мост салахгүй зүтгэн. Дуудлага орж ирдэг. За. Тэгээ ерөнхийдөө амар ашигтай ажиллаж чаддаг гэж миний зөвс дүгнж байгаа. 70 км/цаг хүртэл ажиллах боломжтой. Тэгээд 20-с дээшээ хийрэхгүй бол салчихна. 20 км/цаг бүр ер нь бол бараг л энэ машинаар нөлөөлөхгүй гэсэн. 20-40 хүртэл салдаг бол тодорхой хэмжээгээр тог нь хаваалцдаг. Тэгтэл дахиад энэ хойд мост зөвхөн ингээд тог хэрэглээл урагшаа зүтгэхэд дэм болд юм уу гингүүд бас гоо. Машин өнгөрч байгаа хойноос 1 км чинь хэрэглэнэ гэж. Тэгэхээр ч бас хэрэггүй мост бол хэрэгтэй мост ч бас өөрөөр гэж нэлээд хүчнэ шүү дээ. Тэгтэл хараар яа гэхээр хойд мост бүр 11.5 км чинь нэлээд юм л. Албарт хараар RX тэр бүгдээ яг ижлэх 2 EPM гэдэг тийм загварын мост ашигладаг. Энэ нь болохоор ганцаараа шинжлэгдэж орж ирсэн мост нь. Ерөөсөө энэ Toyota-д ерөөсөө ямар ч шинжлэхгүй 2 EPM ерөөс шинжлэхгүй байж байгаа гинт энэ Toyota пүрүүсэн дээр энэ арай жижиг машин дээр арай жоохон тог баг хэрэгэлдэг. Тэгээ боломжийн чадaltaй мост хийж өгье гэж пүрүүс 55 дээр хойц цэглэн гинэр дээр анхудаа шинжилж өгсөн. Тэгээ шинжилээд энэ амар үр дүнтэй баг тугаар дажгүй ингээд ямар ч зогсох шаардлагагүйгээр явуулж чадангууд дахиж шинжилээд энэ юун дээр 2019 оны 17-аар хвчлээ RAV4 дээр тэгээ шинжилээд оруулаад ирсэн юм билээ 40 морин хүчтэй. Тэр нь бол бас ерөнхийдөө бол яг энэ пүрүүс 50 юу л шинжилээд оруулж бас амар сайжирсан. За тэгээд одоо зөвхөн пүрүүс 55 юм аа зөвхөн пүрүүс 55 дээр л байгаа мó гэвэлгүй. Энэ яг энэ мост яг энэ янзгаар бүр нөгөө машинд ингээ хооронд солиод тавьсан ч таарахаар утас мут хамаг юм нийжил бүр инвертер нүртэл хийж өөр машинуудад байгаа. Ямар машинд байгаа вэ гэвэл Corolla Towering, Corolla Sedan. За тэгээд Toyota гэж Lexus UX 250 гээд машин байгаа 2000 мотортой. Тэгэнгүүтээ хойно тэр л бүр 79 сая хийж Монголд орж ирд юм билээ. Тэгэнгүүт тэрний хойдолд яг энэ пүрүүс 55-ын хойд мотор байгаа. Цэглэн мотор яг янзгаар байгаа бүр таарна. За тэгээд Camry 75 загвар дээр бас пүрүүс 55 хойд мотор яг янзгаар байгаа. Ерөөс ямар ч юм нөхцөлгүй. Яг ижил киловатт яг ижил чадaltaй. Тийм байгаад байгаа. Тэгэнгүүт монголчууд нэг амар сонь хогийн пүрүүс 55 дээр тавьсан. Тэгээ пүрүүс 55 баг нэг хогийн гэдэг хогийн мотортой баг дими шахуу юм хийсэн юм шиг ойлгодог. Тэгтэл энэ пүрүүс 55 хойд мост нь бүр 50 машинууд төр хайр ер нь гайгүй гэж байгаа бүх машин дээр зоогоод өгсөн байгаад байгаа. Хойд мост. Тэр тэгэл одоо энэ бүр Aqua ч хүртэл пүрүүс 55 мостыг авсан шүү дээ. 2022-оос хойш. Тэгээд